За сайн байцгаана уу. Нэг баахан хэрүүл болоод байгаа юм байна. Тэр хэрүүлийг одоо хараа явж байгаа маш их санаа зовх юм да. Нэг жижигхэн цөөхөн хүн амтай хэдүүлс хоорондоо би энийг мэрээ тахлаар ижихэндээ таагаагүй. Тэгэл нэг юм болж байгаа юм бах гэж бодчихвол нэг анзаарахгүй байгаад байсан. Өглөө нэг фитнес хийгээд юмнууд үзсэн чинь ер нь их олон хүмүүс ярьж шүү. Бичсэн байх шүү. Тэгээд миний ойлгосноор Монгол улсын ерөнхийлөгч Казахстанд айлчлаа. Тэгээд Баян үлгээд консулын газар байгуулах тийм яриа хэлэлцээр ч юм уу хийсэн. Санамж бичиг зурсан ч юм уу. За тэрийн юу болоод байгаа ингээд улсын их хурлын гишүүн Нарантуя Нара гэх үлээ. Нэг юм баахан битсэн. За тэгээд Авбакир гэдэг гишүүн нэг залуу байгаа шүү дээ. Би сайн танил л да. Авбакир бас нэг юм хэлээд баахан өдүүлээд тэгээ Нарантуя тайлбарлаад Нарантуя нуушлгүйсэн чинь казак хүмүүс нь Нарантуя руу дайрлаа. Тэгээд Нарантуя тэгэхгүй шүү ингэхгүй шүү асгуудаа казакуудаа ч гэсэн юм уу юу гэсэн юм. За тэрнээсээ болоод хоорондоо хэрэлдээд байгаа юм гэж ойлголоо. Дуу маань сонсогдож байна уу ер нь? Эртээд нэг бас баахан ганцаараа ирсэн юм шиг дуугүй болцсон байсан шүү дээ. Миний дуу сонсогдож байна уу? Муу байна уу? Сайн байна уу? Дуу зүгээр байна нөхтөө. Батцаац бүрэн төгс их юм ооч гэж. Сайн уу за дуу зүгээр байна уу? Дуу зүгээр байна уу? Хол байна уу? Их цэцэг. За зүгээр байна гэж. За тэгвэл үргэлжлүүлээд яа. За би өөрөө үндсэн хуулийн эрх зүй гэдэг хичээл заадаг. Энэ талаар бас нэлээд судалсан хүний хувьд. За тэгээд нэг оюутнуудаа ярьдаг юм аа л та бүхэнд ярих гэсэн. Энэ үндэсний ив нэгдэл гэж юу юм? Үндэсний ив нэгдэл гэдэг чинь одоо яг манайх шиг юм тохиолдолд хэрхэн яаж ойлгох юм? Хоорондоо муудалцаад бие бинийгээ ялгуурлан гадуурхаад элдв үндэс угсаагаар нь доромжлоод хэрэлдээд байх юм уу? Гэдэг ийм байдлаар тайлбарлая л да. Нэг тайлбарлая. За энэ бол зүгээр манай тохиолдчиход байгаа явдал ерөөсөө биш. Энэ бол дэлхийн нийтэд байдаг аль хэдийн эрт судлагдчихсан ийм сэдв. Та бүхэн зүгээр энэ казак, монгол гэсэн энэ асуудлыг энгийн байдлаар тайлбарлахыг хичээе. За нэг олон хүүхэдтэй нэг айл байж гэж төсөөлөе л доо. Тэгээд тэр олон хүүхэдтэй айл байсныг хүүхэд өргөж авчээ. За биднээс өмнө одоо 100 хэдэн жилийн өмнө. За одоо бидний бичээд байгаа хаар бол 1912 онд Богд хааны үед хүүхэд өргөж авчээ гэж бодъё. Одоо 100 хэдэн жилийн өмнө. За үүнээс хойш 5 6 ингээд үе гэдэг юм уу ингээд хүүхдүүд төрөө ачцээ гэдэг үзээд одоо амьдарч байгаа улсууд бол дээшээгээ 4-5 үеийнх тэр өвөө нарыг нүүж ирсэн, эмээ нарыг нүүж ирсэн ч гэдэг юм уу. За нэг тийм түүхэл сонсдог. Гэхдээ бүгдээрээ нэг гэрт байдаг. Нэг айлын хүүхдүүд. За нэг айлын хүүхдүүд байж яснаа л эн чинь төрсөн ах дүү шиг ижилдэн дотнос соод амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь өсөж үржээд олуулаа болно. Тэр дотор нь
гэр бүлээ авч явахын тулд маш сайн хөдөлмөрлөж амь насаа золиослсон, дайнд оролцсон ч гэдэг юм уу, нутаг усаа хамгаалсан баатар жанжид янз бүрийн хүмүүс төрж байгаа юм тийм үү. За энэ тэнд аймгийн алдартай дарга нар улс орноо хөгжүүлсэн баатрууд, хөдөлмөрийн баатрууд гэл ингээл янз бүрийн хүмүүс ингээд төрнөө тэр завсар бас нэг хүний нийгмэл хойно тэр хүүхдүүд дундаас ач зээнараас нь ч гэдэг юм уу, шороо оронгоор явна, элдв балаа юм ярина, тийм ээ, тийм хүмүүс ч бас байна. Гэхдээ төрсөн ингээд олон жил ингээд ах トゥ ус болцсон хуулиараа бол бид нар нэг айлын хүүхдүүд. Хуулиараа бол бид нар төрсөн казак монгол байна уу? Үл хамааран төрсөн ах トゥ ус байхгүй юу? Тэгэхээр төрсөн энэ ах トゥ ус чинь нэг чи заал танаа өвөө чинь тэр дээшээгээ 100 хэдэн жилийн өмнө нүүж ирсэн гинлээ гэд балаарад байх уу? Тийм балаа юм угсаа байхгүй заа юу. Тийм юм байхгүй. Тэгэхээр Монгол өөрөө нэг юм энзэг байхгүй юу? Манай нэг онцлог бол далаад гарцгүй маш цөөхөн хүн амтай. Энэ цөөхөн хаам дотроо талцах бол ямар ч боломж байх уу да талцаж магадгүй. Гэхдээ талцахгүй байх ёстой. Талцвал бүгдээр хойшоогоо ухарна. Нөгөө гэр бүлчин, нөгөө айлчин ерөнхийдөө шатна. Гэр оронгүй болно гэсэн үг. Тэгэхээр энийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. Чи казак, би монголч гэх шиг илий болоо ингээд эсвэл нөгөө эсэргээр нь тэр олон хүн казак хүн үндэстэн ингээд өөрсдийгөө одоо юу гэдгийг угсаатны зүүн үндэстэн гэдгээс ялгаатайгаар тусгаар үндэстэн юм шигээр ойлгох тийм нөгөө 100 хүн дотор 1-2 нөхөр байж байгааг үгүйсэхгүй. Чи хүний нийгмэл юм чи хагасгаал 100 хүн байхыг үгүйсэхгүй шүү дээ. За тэгээд нөгөө Монгол гээд байгаа үндэстэн дотор бас хагасгаал 100 чи та нар зайлцгаа майлцгаа энэ төр гэж солиороод төрийн төшөө болцсон ч юм уу тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр бид ер нь тэрийг алгасан эрүүл ухаалгаар яаж сэтгэх вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За Монгол улс бол нэг 3.5 сая орчим хүнтэй гэж бодъё. За улсын бүртгэл дээр бол бид нар нэг өөрийнхөө үндэс угсаа гэдэг юм бол за Монгол дотроо буурайд хаалх дөрвүүд юу гэдгийг баяд энтер гэдээ явна. Үндэсний хувьд бол угсаатны зүгээр Монгол, Казах, Хятад, Орос гэх мэт ийм хүмүүс бол Монгол улсад байна. За энийг би бичээгүй, би яриаггүй. Энийг 1992 оны үндсэн хуулийг баталсны дараа үндсэн хуулийн тайлбар гэдэг Совд багш, одоо энэ Жүгнэгийн амарснаа багш, Жанцан багш энэ гэдэг хүмүүсийн бичсэн номон дээр байдаг. Ингээд дөрвөн одоо улсын гэх юм уу юм байх одоо Орос, Хятад, Казах, Монгол гэсэн ийм үндэстэнгүүд байна манай улсын бүртгэл дээр гэж. Тэгэхээр хууль 100%. За одоо хууль ярихаар хүмүүс за энэ нөгөөд хуулиа ярьж байна гэж. Бид улсынхаа хувьд тусгаар тогтносон Монгол байхын тулд бол бид бүгдээрээ Монгол үндэстэн. Тэр угсаа гаруулна Монгол, Хятад, Орос, Казах байхаас үл шалтгаалan бид нар Монгол үндэстэн. Бүгдээрээ нэг айлын хүүхдүүд. Бүгдээрээ нэг адилхан эрхтэй. Тэр хэзээ нүүж ирсэн тэр бол ёстой хэнд ч хамаагүй заяа. Бид нар бүгдээрээ нэг үндэстэн. Монгол үндэстэн гэж. Тэглээ жишээ нь Америк бол жишээ нь хэдэн зуун үндэстний ч бүрдэл байгаа юм тийм үү. Тэгээ өөрсдөө бол миний угсаатныхаа хувьд миний угсаа бол би Ирландаас ирсэн, Англиас ирсэн ч гэдэг юм, Италиас ирсэн, Монголоос ирсэн монголчуудаас тэнд байгаа. Монголоос ирсэн гэж хэлж болно. Яг nationality буюу чи ямар үндэстэн бэ гэдэг агуулгаараа бол тэд нар Америк үндэстэн байхгүй юу. Тэгэхээр Монгол үндэстэн байгаа. За дахиад ойлгуулахаар хэлье. Хууль зүйн хувьд болон иргэнийхээ эрхийн хувьд бол бид нар нэг үндэстэн. Казак байна уу, юу байна уу хамаахгүй.
Монгол үндэстэй. Угсаатны зүгээр бол Казах үндэстэй гэж нарийсаад. Өөрөөр хэлбэл үндэстэн гэдэг бидний иргэн эрхээ эдэлж байгаа нэг ойлголт нь бүгдээрээ Монгол байх нь угсаатны зүгээр бол өөр байх нь тийм ээ. За ингээд энэ санаа нь бол бид төрсөн ах トゥ ус шүү. Бид ямар шашин шүтдэг хаанаас ирсэн говьд байна уу, хангаад байна уу, одоо тал нутагт байна уу, үл хамааран бид нэг үндэстэн шүү гэсэн. Тэгэхээр бид нар төрсөн ах トゥ устай адилхан. За үндэстэн, үндэсний, үндэс гэсэн хоёр. Үндэсний эв нэгдэл. За үндэсний цөөнх гэсэн ийм ойлголт байна. Тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй. Бид бол үндэсний гэж ярихаар нөгөө нэг нийт ард түмнийх язгуур ирэх ашиг, энэ соёл иргэншил, ах トゥ усын харилцаа, хамгийн гол нь бид нар өөрөө нэгдмэл улс. Нэгдмэл улс шүү дээ. Энэ нэгдмэл улс дотор бүгдээрээ нэгдсэн үзэл санаатайгаар хоорондоо эвтэй найртай байх. Ийм харилцааны үндэс байхыг хэлээд байна. Харилцааны үндэс байхыг. Тэгэхээр энэ эв нэгдэлтэй байх ёстой. Төрсөн ах トゥ угаа гэрээсээ ч юм уу хөөдөг барьдаг ийм балаа юм бичиж байгаа. Тэр зайлцгаа майлцгаа. Энэ эдний чинь хараад исэн чинь их даварж гэнч гэдэг юм уу. Юм солиотой хагас галзуу юм бичиж байгаа хүмүүс бие биенээс уучлгүй. Ах トゥ усээсээ уучлгүй. За нөгөө талаас бас тэрийг сөрж зогсоод ингээ хэрүүл хийгээд мэдээж хүмүүс чинь зүгээр байхад нь ингээ чичлээд байвал ямар ч амтнд дургуутсаад өөрийнхөө дургуутслыг илэрхийлнэ шүү дээ, тийм үү? Тэр илэрхийлээд байгаа зүйлсийг бол зөв өнцгөр тайлбарлахгүй их омглон бас адилхан одоо юу гэдгийг хараал ерөөл хэлээд байгаа энэ нөхдүүд бас өөрсдөө уучлахгүй. За үүнээс болоод Казах Монгол гэж за бидний үеийнхэн ч одоо айгу угаасаа найзал нөхөрлөд яваад ирсэн. Арай багтархан юм уу эсвэл нэг жаахан омглондоо хэд маань хоорондоо Казах Монгол гэж зодтолдох вэ тийм үү? Гэмт хэрэг гарах вэ? Бааранд орж сууж агаад нэг хэдэн залуу Казахаар яриад нэг пивуугаа сууж ирсэн чи хажууд нь байсан нөхдүүд бас өдөөд ингээ хоорондоо зодтолдох. Ийм юм байж болохгүй. Хэрвээ ингээ зодтолдоод эхлэх юм бол энэ угаасаа шал утгагүй тэнэг. Чи Монгол улсын чи яг тухайн үедээ хөөрсөн давлуун, амглан тэгээд одоо зодтолдож бариад актер үзээд байгаа. Гэхдээ энэ бол чи Монгол хүн биш. Энэ улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна л гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэрэлдээд хараагаад байгаа улсууд бол энэ улсынхаа эсрэг үйл ажиллагаа хийж шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол улс тусгаар тогтносон байдаг юм бол хоорондоо талцаж Казах Монгол гэж солиорж байгаа нөхдүүд бол та нар энэ улсын тусгаар тогтнолын эсрэг эцэг өвгдийн нь цусаараа хамгаалсан гэдэг шиг энэ тусгаар тогтнолыг үлдээсний эсрэг ажил хийж байна гэж хэлмээр байна. Тэр солиороод байгаа хагас галзуучуудад мэдээ. За тэр консул байгуулна уу, байгуулахгүй юу гэдэг асуудал бол төрийн хэмжээнд асуудлаа шийджээ. Нэгэн тийм байдал үүсээд хүмүүс талцаад энийг сэдэв болгоод байгаа бол нэг хэсэгтээ хардсны яа гэх юм уу, яах юм тийм үү? Монгол улсын ерөнхийлөгч за засгийн газрын төвшөнд энийг харж үзээд ярих байлгүй. За консул гэдгийг бол иргэд маань бас сайн ойлгох хэрэгтэй. Консул гэдэг бол тухайн улсаас сууга консул гэдэг бол өөрийнхөө иргэдийн эрх ашигыг хамгаалах гэж ажиллах ийм зүйл байна. Жишээ нь Баян хөлгийг консул байгууллаа гэхэд Монгол улсын иргэн Казахуудад үйлчилгээ үзүүлэхгүй тэднэрт огт хамаа авахгүй. Тэр бол гадаад улсын нэг олон улсын дипломат байгууллага. Харин энэ зундаа 6-7 сард Казахстанаас нөгөө хуучин Монголоос гарсан олон хүмүүс чинь нутгаа зориод ирдэг юм байна шүү дээ. Амарна гэдэг ингээд пиг болчдөг. За энэ хүмүүс чинь бол бас тэнд дунд нь одоо зарим нь хэрэгтэй хөвгт орон, зарим нь хулгай зэлгэж ямаа алтан ч гэдэг юм уу ингээд эхлэхээр нэг Улаанбаатар руу ирэх ашигаа хамгаалуулах гээд Улаанбаатарт байгаа Казахстаны консулт хандаад хүндрэл учраас таарна. Тэгэхээр гол үндсэн санаа нь бол Монгол улс одоо Казахстаныг бол Монгол улсаас илүү хөгжсөн гэдгийг бүгдээрээ одоо мэдээд байна шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийн хамтын ажиллагаа юмаа хөгжүүлэх гээд Монгол улсын ерөнхийлөгчд очиж
эдийн засгийн эргэлтээ хөгжлөө бодоод л очиод за танахаас юм эдийн засгийн эргэлт ингээд баяа илгэд их яваад байна. Одоо үгүй ядаж том тэрэгнүүд ч гэдэг юм уу жолооч нар их ирж байна, машин дээр их ирж байна гэдэг. Тэрийг нь юу яаял хангахын тулд нөгөө иргэдийнх нь эрх ашигыг хамгаалахын тулд консул байгуулъя гэсэн л ийм л юм ярьсан баг. Түүнээс биш тэнд баяа илгийн казах иргэдийг юу яах гэдэг юм байхгүй. Тэнд божигнуулаад удирдах гал Казахстанаас нэг консул ирээд байна гэж байхгүй. Энэ бол зөвхөн олон улсын эрх зүйн харилцаанд байдаг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ийм л үзэгдэл байхгүй. Өөр улсад байгаа улсын дипломатлогчийн газар байдаг. Тийм ээ, иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах гэдэг. За юм байна. За тэгэхээр энэ хагас галзуу үйлдэлүүдэд бүгдээрээ болцохоо ах トゥ улсууд. Тэгээд энэ хэцүү байгаа штэ энэ ч одоо казах болоод төрсөн ямар идэр чи ямар адилхан монгол хэлтэй. Одоо манай найз нар байж штэ казах хэлээч мэдэхгүй. Монгол авгаа завгаатай тэгэл ерөөсөө казаха байцсан улсууд байж штэ. Тэгээ нэр нь казах байгаад эдгээр чи хүртэл хэцүү байгаа штэ зайлвал. Тэгэл ажил төрөл дээр нь хүртэл чи казах юм уу танаахан тэгдэггүй ингэдэггүй. Танаахан тусгаар тогтнох гээд байгаа ч гэдэг юм уу. Ийм балаа юм яриад. За мэдээж тийм тусгаар тогтнох гээд ч юм уу эсвэл улс салан тусгаарлах гээд элдв янзын санаа зүтгэл гаргаад байгаа нөхдөд байвал тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Энд чинь хуулийн тусгай байгууллагууд байгаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах ийм албадууд байгаа. Энэ албадууд маань өөрсдөө тэр хүмүүсээ бариад тэр олон жилийн ялууд байгаа шүү дээ. 25 жил хүртэлх. Энэ төрийн эсрэг гэмт хэрэгүүд тийм ээ. Ийм тийм одоо жишээ нь тусгаар тогтнох гээд байгаа ч юм шиг илээ балаа юм бичээд дундын чатан дээр байгаа тийм юм чат пэйжн дээр бичдэг тийм хүмүүс бол одоо Монголын казах иргэд маань монголчууд гэсэн монгол үндэстнүүд гэсэн шүү дээ. Энэ манай тусгаар тогтнолд ингэ нөлөөлөх гэдэг шүү. Тэрийг бариад өгчин. Тэр чи амархан шүү дээ тийм ээ. Энэ нэг хагас галзуу хүн ингэж бичлээ гэдэг ингэ биччихвэл тэрийг нь аваа явчихна. Тэрэн тэгээ шоронд одоо хичнээн жил болдгийг. Тэгэхээр энийг чинь зохицуулсан байна. За ялгуурлан гадуурхгүй байх гэж байгаа юм тийм үү? Бие бинийгээ ялгуурлан гадуурхгүй байх. Бие бинийгээ ялгуурлан гадуурхгүй байх гэдэг дээр чинь бас эрүүгийн хууль дээр 14-ийн 1 гэж хэлсэн баха. Тэрэн дээр чинь бас эрүүгийн гэмт хэрэг болно. Ийм байдлаар бие бинийгээ ялгуурлан гадуурхвал торгоно, албан тушаалтай ингэсэн бол ингэнэ, зорчих эрхийн тэгж хязгаарлана гэх ялуудтай байгаа байхгүй. Тэгэхээр хаа дуртаагаараа Facebook дээр ч юм уу сошиал дээр казакууд тэгээд энэ муусан казакууд тэгээд энэ энтер гэж бичих. За өөдөөс нь бас монголчууд ингээд энэ муусан монголчууд ингээд энэ гэж бичиж байгаа хүмүүс бол хүнийг үндэс угсаагаар нь төрсөн ах トゥ ус гэр орондоо байж бие бинийгээ үндэс угсаагаар нь бие бинийгээ ялгуурлаж гин гэсэн үг. Тэгэхээр ийм юм бичсэн улсууд байвал одоо энэ сэтгэл мэтгэл бичсэн, комент пост бичсэн улсууд бол энийг юу яа. Устгацгаа одоо. Би ингэж бодоод байна. Ерөнхийдөө ингэж хагас галзуураад байгаа нөхдүүдийг энэ хуулийн байгууллагууд нэг хэдийг нь сорчилж авчираад ахиухан ял мал юу гэдгийг тэрийг нөгөөт. Тэгээ бүгдээр нам болно шүү дээ. Тэгээ би л гэл өглөө нэг босоод баруун зүүн хөлнөөсөө босноосоо шалтгаалаад илэрээд байгаа ийм хүмүүс байвал. Ийм л юм л гэсэн. Тэгээ энэ илээ дутуу юм яриад олон хүний дургу хүргээд энэ сэдвийг улмал дэвэргэх тусам яах нь Монгол улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна та гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Эрхвч таач нэг Монгол улс гээд төрийн далбаачин мантахад одоо жудогийн тэмцээн болж байна. Төрийн дуулчин мантахад төрийн далбаага тийм үү сонсоод ингээд нэг зүрхэндээ гараа аваад жигтэй хийх баярлж огшдог үсттэй. Мөн үү? Тэгэхээр ийм л байгаа. За казак бас нэг юм хүмүүс байхыг үгүйсэхгүй гэж 100 казак дотор 1-2 нь одоо бас энэ хагас галзуурлыг дэмжих гээд элдв янзын юм яриад бүр ингээд энэ сэдвийг хөндөд дэвэргээд байгаа хүмүүс байж болно. Болохгүй бол одоо Казахстан хүлээж авдгийн гинлээч гэдэг юм уу тэгээ бодцсон хүмүүс байж болно. Тэр хүмүүс тэр бодлоо дотороо л үлдээ түүнээс шинэ сошиалор элдв янзын юм яриад байх юм аа. Би та бүхэнд нэг яг тийм бодолтой 100 дотор 1 хүн байхыг үгүйсэхгүй цөөхөн. Би маш олон казах найзуудтай за баяа үлгэд би одоо хичнээн очсон. 5-6 очсон юм уу хэд очсон.
Ер нь бол наашаа хэлэхтэй шүү. Нэг тийшээгээ гүйчих гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Явдаг нь явсан байгаа биз. Наануугаа хэд маань тэр нэг 100 доторх нэг галзуу солиорох гэдэг хүнд нэг л юм хэлээ. Монгол үг гэдэг нь шүү дээ. Хүн гэрээ хаанч барьж болно. Хүнд гэр олдноо. Их орон олдохгүй гэж. Энийг бүр маш сайн бодоорой. Хүнд гэр олдноо. Их орон олдохгүй гэх тийм ээ. Тэгэхээр энийг жоохон ойлгочоод нийгмийн харилцаанд оролцох хэрэгтэй. За тэгээд хоорондоо хэрэлдээд байгаа нийт ах дүүс минь, нийт Монгол үндэстэн минь. Би дахиад хэлье, та нар Хятад гаралтай байна уу? Орос гаралтай байна уу? Казах гаралтай байна уу? Та нар бол Монгол үндэстэн. Энэ Монгол үндэстэн гэдгийг нэр төрөө хамгаалаад сайхан явж байгаа одоо казах залуучууд байна. Одоо жишээ нь улсын зан Сэрик гэдэг ичнээ сайхан хөрхөн залуу байна. Тэр дүүн хэм билээ нэг тэр Монгол улсын авраг болоод дэвэд явж явах юм уу? Эсвэл олимпиад оролцоод жудаа барилдад байлаа тэр нэг хөрхөн хүү байл шүү дээ. Нэрийг мартчихад. Хингэлээ. Нэрийг санаж байгаа юм байна уу? Тэр банд жишээ нь олимпиад оролцоод Монголынхоо нэрийг гаргахад Монголын далбал яах вэ? Гарна бид бүгдээрээ л хайртай сайхан хөө гээл магтнаас одоо ч гэсэн доолонд харилцагдал явж. Ямиг сайн талаас нь хараа. Дахиад хэлээ бид цөөхүүлээ. Ийм цөөхөн хүмүүс дотроо маргах, би нэг үнд суксаа шашин шүтлгээр нь ялгуурлах ямар ч боломж байхгүй. Маргасан, зарсан хүмүүс биенээсээ уучлах угаад илдэг найрсгаар сайхан харилцаарай. Хэрвээ энийг ойлгохгүйгээр юу яах юм бол энийгээ дэвэргээд байх юм бол би л ганцаараа галзуу намайг хин чи яасан чи яад ингээд олон долоо юм бичээдээвэл энэ чи улсынхаа Монгол улсынхаа эсрэг үйл ажиллагаа хийж байгаа. Буу яриад орж ирж байгаа харийн дайснаас илүү муухай хортой чи дайсхинж байгаа шүү энэ улстай гэдгийг маш сайн ойлгоорой. За мөн тэр юуг бас хэлмээр байгаамаа. Тэр боловсрол би хүмүүсийн тэр комментиг уншиж ирсэн хүмүүс энэ хүмүүс чинь нөгөө нэг казах хэлээр нь сургуульд оруулдаг нь буруу штэ баяа үлгээд интерсэн гэсэн юмнууд бичсэн байлаа. За үндсэн хуулийн 8-2-т бол үндэсний цонх гэж байна шүү. Үндэсний цонх өөрийнхөө хэллээр одоо харилцах, суралцах, за тэр соёлын бүтээлүүдийг хүлээж авах гэдэг юм уу иймэрхүүдийн нээлттэй орхисон байдаг. За нөгөө талаас бол одоо баяа үлгээд 2-р сургууль баха. Монгол сургууль байдаг. Би нэг удаа очиход бол тэнд маш том зодон болоод 2-р сургуулийн Монгол сургуулийнхын казах сургуулийнхантай актер зодолдлоо гэд цагдаагийн дарга нэг залуу байсан юм аа. Над дээр ирж уулзсан нэг тийм юм хэрэг гарсан энэ дэнтер гэдэг. Тэгээд нэг би одоо санаад тахад нэг цагдаа залуу уснаас хүн аварж агаад нас орчихсон. Тэгээд тэрний цэргийн гавьяаны одон гэлөө тэрнийг хүмүүст энэ хууль зүйн яамд хэлж өгөөч гэдэг. Тэгээд тэрийн цэргийн гавьяаныг нь арай нас орсон өндөө гэдгүүгээ дараагийнх нь нэг л цэргийн том тийм алдартай тийм нэг цал тэмдгийг бий болсныг хэлж өгсөн. Тэгээд ерөнхийлөгчийн хамгаалын газар энэ дарга хууль зүйн сайд билүү тэрийн нарийн энтер баяа үлгэд очиод тэрийг нь гардуулж өгч байсан санагдаад байна. За тэр яг вэ. Тэр үед хэдэн зуугаараа хоорондоо хүүхдүүд зодолдоод байна гэсэн байхгүй юу. Тэгээ өөрөөр хэлбэл тэр нөгөө үндэсний цөөнх, доторх цөөнх болцоод байдаг гэд бүр нэгдсэн үндэсний байгууллагаас хүртэл өмнө нь одоо ийм эрхцэн хөтөлбөр төслүүд хэрэгжүүлж ирсэн шүү дээ. Тэгэхээр баяа үлгэд байгаа залуучууд энэ төр бас урайхан 3 хошуу гэдэг үлээ нэг хошууд байхад одоо нүүж ирсэн. Тэгээд одоо тэр хүмүүсийг дээрлэхэд байдаг ч гэдэг юм уу. Тэр хүмүүсийг өөрсдийг нь хэвийн байлгахгүй ялгуурлан гадуурхдах энэ төр гэсэн ийм юмнууд бас яваад байсан. Тэр нь одоо өсвөр насныхан дээр хүртэл гарч яана гэсэн. Хэрвээ тийм юм байдаг болвол баяа үлгэд монголчуудаа гадуурхдаг болвол энэ мөн л адилхан одоо эрүүгийн хуулиар зохицуулагддаг зүйлээ. Эглэр ахан дүүс шиг явах ёстой.
нийгмийн харилцаа эмч сөрөг үр дагавар сөрөг юмнууд үйлдэлүүд бол гардаг бах. Тэрнийг таслан зогсоох хэрэгтэй. За өөрчлөг тэр 2 дугаар сургууль дээр жишээ нь монгол хэлний анги бол ихэд казак хүүхдүүд дүүрчээд анги дүүргэлтэнд байнгын дүүрэн байгаад байдаг гэж байна. Тэгэхээр нийт баян үйлгээд бол 1-ээс 4-р 3-р анги хүртэл 4-р анги хүртэл ч юм уу хосолсон хэлбэрээр казах монголын заагаа 5-р ангиас нь тэр чигт монгол сургууль болгоо. Монгол сургууль болох. Монгол хөтөлбөрөөр нь явуул. Тэгэхгүй бол би одоо өөрөө их сургуулийн багш хүн энд ирж байгаа оюутан энтрийг харахаар бүр монголоор алигтай ярьж чадахгүй. Энэ хүмүүс ч мэдээж л юунд очно үстэй. Улаанбаатар руу ч юм уу ирээд сурлаа гэж бодъё л да. Тэгээд тэгэхээр л хэлний асуудалтай болчиход энэ яэш өгөхөд хүндрэлтэй болчиход. Нэгэнт монгол үндэстэн гэд бид нар энэ дотор тамхтай явж байгаа бол монгол хэлээ сурахаас өөр арга байхгүй. Тэгэхээр 5 дугаар ангиас нь эхлүүлээд бүх хичээлийг нь монголоор заагаад явахд зүгээрээ. За мэдээж яг сонголтын үлдээгээд казах сургууль нь бол аймгийн төв дээр байж болно шүү дээ, тийм ээ. Аймаг 1-2 сургууль нь тэгээ ер нь тэр хөдөө орон нутаг энэ төрөөр бүр өөрийнх нь эрх зөрчигдчихэд байх ч нөгөө манай албан ёсны хэл чинь монгол хэл байгаад байдаг. Энэ монгол хэлийг албан ёсны хэл учраас энэ өөрийгөө мэдэхгүй болохоор өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй маш их одоо эрхийн зөрчлүүд гарч байгаа. Өөрөөр хэлбэл казах хүмүүст өөрсдөд нь одоо ашиггүй байгаа байхгүй. Тэгэхээр монгол хэл сурах нь бол энэ хүмүүст ашигтай. Та нарт маань ашигтай. Тэгэхээр энийгээ дэмжиж Бакир энэ энтрийг ярихгүй юу да, тийм ээ. Монгол сургууль болгоод ингээ Монголд нь оруулчаа гэд ингээд юмнууд мэдээж өөр сонирхолтой зөрчилтэй хүмүүс гарч ирэх л бахал да. Тэгэхээр энийг нэг ерөнхий чиг шугам болвол цаашдаа дунд сургууль ахлах сургууль дээр бол монгол хэлээр нь заагаад явчих. Ерөөсө буруудах юм байхгүй. За бүгдээрээ л баян үйлгээд амьдраад л байв гэж бүгдээрээ л Казахстан руу гараад явчих гэж. Тэгээд тэр Казахстанд очиод их нутгаас сонсон олон хүмүүс байдаг гэж ярьж илэн шүү дээ. За тэгээд их сунжирчгаар юм чи хүн үзхээ хэлчихдэг юм бэл. Би ингээ яриад байвал яриад энэ примордиализм, конструктивизм гэдэг одоо эн чинь дэлхийд одоо энэ үндэс ухсаа яаж бүрддэг үү, улс болоход яаж нөлөөлдөг үү зөндөө олон ном байгаа. Энэ бүх зүйлсийг энэ лайваар ямар яриад байлтай биш. Та нар бүгдээрээ нэг айлын хүүхдүүд ээ. Нэгэн дүүгээ нэг нь ахыгаа элдв янзаар хэлсэн бол бүгдээрээ бие биенээсээ уучлахгүй. Хоорондоо талцаа зодтолдох гээд элдв янз болоод байгаа бол зүгээр хол цаашаа бол. Мэдээ. Бүгдээрээ хуйлтаа хуулиндаа захирахт монголч бай, казакч бай хүнийг ялгуурлан гадуурхсан болвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Хуулийн байгууллагууд нэг тэр Facebook дээр солиороод хагас галзуураад байгаа нөхдүүд нь хариуцлагыг нь хүлээлгээрээ. Тэгэхгүй тэгээд нэг үлгэр жишээ үзүүлж ганц нэг хүнд нь ял өгөхгүй бол тэгээд эн чинь ингээ даамжраад ингээ болоод идэв ингээд тогтчих шүү. Тэгээд Facebook-ууд энэ ух хин юу гэж элдв янзаар энэ их орон Монгол улсын эсрэг ямар юм хийсэн байна гэдгийг. За бүгдээрээ амжилт хүсье. Уг нь лайв хийхгүй нэг хэсэг бай гэж бодсон чинь ярихгүй бол ерөөсөө тийм ээ болохгүй байгаад байна. Казах байна уу монгол байна уу бид бүгдээрээ монгол үндэстэй монголчууд төрсөн ах トゥ ус. Баяртай амжилт.